За сайн мэцхан уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн уншлагаар болохоор одоо таны найз нөхөд таны хүрээлэл хэр зөв хүмүүс вэ? Үнэ сэтгэлтэй хүмүүс мөн үү биш үү гэдэг талаар уншлах хийя. Тэгээ та бүхэн маань 1 2 3 гэсэн группээс сонголтоо хийгээд уншлагаа хүлээн авч сонсоорой. За ингээд 1-р группийнхаа уншлагыг эхэлье. За та бүхний маань хүрээлэл, та бүхний маань найз нөхөд таныг юу гэж боддог вэ? Таныг юу гэж үнэлдэг вэ? Ямар сэтгэл гаргадаг вэ гэдгсэн чинь ингэнэ. За нөгөө гарч байгаа бодит байдлын л ингээл уншаад явчих учраас та бүхэн маань бити их гундаараа юу бодит байдлын мэдээд авчвал бас танаас бас өөрсдөнд чинь хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ингэдэг гинэ. Сайн аавын, сайн эцгийн, сайн удам ухсааны ноён нуруутай. Тэгээд нөгөө нэг одоо мөнгө төгрөг олдог ч гэдэг юм уу те. Нөгөө нэг тийм юу хань нөхөртөө ч гэдэг юм уу, ахтаач гэдэг юм уу те. Ийм байжээс нэг тийм өөрийг чинь нэг жоохон азгүй гэж боддог гинэ. Бүсгүй хүнийхээ хувьд их азгүй гар шүү гэж одоо танд хэлдэггүй. Гэхдээ таныг болов азгүй гараа гэж юу байдаг гэж үнэлдэг, дүгндэг, хоорондоо тэгж ярьдаг гинэ. Тэгээд эрэгтэй хүмүүс сонсож байгаа бол таныг нөгөө нэг азгүй эрэгтэй нэг юм үлсэн хазгаатсан ч гэдэг юм уу те. Ингээл нэг тийм дордолж ярьдаг гэж шүү. Түүнээс ш одоо ивэ минь, найз минь, нөхөр минь гэж ингэж ярьдгүү гэж юм заа юу. Тэгэхээр та нөгөө яг нөгөө чин зүрхний чинь андыг бол энэ дээр толдогдоогүй байхаа гэж бол найдаж байна. За тийм учраас нөгөө хүрээлэл тань. Одоо таны хэн хүрэж гин, хэн хажууд чинь байна, яаж гин, ямар ан шин гаргаж гин те. Тэр болгоныг ингэж мэдэх ёстой шүү. За тэгээд тэрэн дээрээ ингэж нөгөө дүгнэлтээ хий. За юм асар их тийм томоохон дүгнэлт хий гэж. За тэгээд нөгөө яг тань дээр ингэж нөгөө найз нөхдөд чинь хань нөхөр болж гин үү гэд ингэж асуухаар хань нөхөр яг болж чадахгүй байна л гэж. Яагаад болж чадахгүй байгаа юм бэ гэж асуухаар ингэнэ. Хоёр үзүүртэй юм ярьдгаа гэж юм. Та зөвлөгөө авдаг бах. Асуудал ярьдаг бах. Яах уу, ийх үү, ингэх үү, тийх үү. Тэгвэл тэгчээштэй болиул болчихжээ. Ийм дэр чи одоо ингээл налчхнаад байж яадаг ч гэдэг юм уу те. Өөрөө өөрийг чинь ингэдэг юм жохон үл хэрэгсээд үл ингэж хүндлээч гэдэг юм уу те. Ингэж орхиод байна гэж. Яг чин зүрхнийхаа нөгөө өр зүрхний нөгөө үйл хэргийг гаргаад ингэж тань зөвлөхгүй байна гэдэг шүү. За тэгэхээр айгүй сайн бодороо заа юу. Яа харахгүй л тэгээл нөгөө таныг нөгөө хоёрын хооронд гурвын дунд гэдэг шиг л хоёрын хооронд гурвын дунд асуудал дунд чинь орхичод байдаг л найз нөхөд байгаад байна л да. Тэгээд нөгөө тэндээс чирээд гаргаж дийлдэггүй юм байна. Чирээд гаргаж чаддгүй маа гэхэд нэг юм үнэн сэтгэлийн бодит зөвлөгөө өгч дийлдэггүй л гэж. Тэгэл нэг өгч байгаа зөвлөгөө нь бол алцаад гараачдээ. Хүн болгон л зовлонтой штий. Хүн болгон л асуудалтай штий. Чи одоо яах гэж идэг. Чиний л асуудал чи энэ зэргийн өөрөө шидэжтэй ч гэдэг юм уу. Ингэчээд нөгөө юу яагаад яваад идэг хүмүүс байгаад шүү. За. Тэгэхээр нөгөө би бол өөрийг чинь найз нөхдөө нэгдүгээр тавихаас өмнө гэр бүлээ галуун талаан урамсгалаа. Өөрөө өөрийнхөө заяа тавилангаа нэгдүгээр тавиачээ гэж би зөвлөхөөр шүү. За. Чи л хөдөлмөрлж өөрөө өөрийнхөө имийг тэгшлэнэ. Түүнээс ч одоо чиний ачууд хань бараа найз нөхөд төшөв тулгуур чинь байж хагаад юу яана гэж байхгүй. Нөгөө амьдралын зорьсон зорилго өөр тавиландаа юу яана гэсэн юм байхгүй юм биш үү. За. Тэгэд өнөөдрийн уншлагыг би бол асар их тийм юу богинохон юунд хийх гээд байгаа шүү. За юу богинохон хугацаанд хийх гэж байгаа одоо тэгэхээр нөгөө би маш их юм хурдан уншаад хурдан зөвлөгөө өгнөгөөд ингэ явчих. За. Тэгээ нөгөө ингэнэ. Чи магадгүй нөгөө найз нөхдийнхөө өмнөөс золиос үрцсэн байж магадгүй. Яагаад гэвэл нөгөө хүн нөгөө заавал нөгөө нэг юуны буцагсдын тавилан дээр
заавал очиод тэгэл очсноороо чи сайн хүн болоод ч гэх юм уу тийм байхгүй юу. Тэгэхээр буцагтын тавилан дээр очисан юм уу эсвэл нь одоо нөгөө нэг юм би нэг л болохгүй байна айгаад ничээд нөгөө сүнсэнд даруулаад байна амсгалж чадахгүй байна гэдэг яах чинь өөрийг чинь үл хэрэгсээд байна. За юу. За тийм гэж юу байдгийг нэг хэдэн галтар өөртөө таарсан юмтайгаа адилхан юм ярьлаа гээл ингээл нэг өөрөө нэг тийм том баг ишгэл ингэж юу яагаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нь яг найз мөн үү тэгээ бодохгүй юу те. Үнэхээр өөр сүнс байдаг, оршихуй бөгөөдөөс оршихуй байдаг. Үнэхээр байдаг. Тийм учраас одоо нөгөө ингэж ярьж байгаа хүнтэй ер нь тэгж цаашаах тавилангаа ингэж хамт олсох шаардлага байна уу. Тэгэд одоо би хаач нь өвдөө зовоод ингээд бүр ингээд ядралын цэг олцоод байж хахад ямар найз чинь чамааг эргэж ирсэн юм бэ тий. Ойлгохгүйгээр гуйгаал арга ядаал ингэчээж тэгчээж гээл ингээл бүр 80 зовлонгоо тооцсны дараа за яг аваад ирж байгаа нь бол найз мөн л төө яг хөө тэгээд тэрээс та аргуудад л авчирч байгаа гэд хэлчихвэл бас ясаадсан юм шиг болчих واخ. Гэтэ яг нөгөө яг чин зүрхний үлээ бариад хин ирж исэн бэ гэдгийг хамгийн санаараа бодороо гэж. Хүн нөгөө бас их сонин шүү дээ. Хүн яаж ч хүний амьдралд юу ч тохиолдож магадгүй. Тэгэхэд хин нэрсэн юм бэ? За гялаач гялтаагаал те бүх юмыг ингээл болгоол бүтээгээл тавилан дээгүүр явж явахад хин дагаж намирсан юм бэ? За тэгээд бодъё шүү. За гэхдээ чи бодвол хизээч иймэрхүү юм дээр хугардаг нугардаг тийм юу навшин зантаа хүмүүсийн адил бити тийм байгаараа чи ноён нуруугаа алдахгүй зогсож явахтал тэгээд бүх юм болно гэж шүү. За нэрээ шүү. Тэгээд чамд ганцхан юм зөвлөхөд нэг хүсэл мөрөдлөө чиний найз нөхд тундаасаа юм. Нөгөө ар гэрийн асуудал амь амьдралаасаа болоод нөгөө юу айцсан байгаа шүү. За хүсэл мөрөдлөө хайцсан. Сурч чадаагүй, мөрөдлөө биелүүлж чадаагүй. Тэр мөрөдлийг биелүүлэхэд сурлага хөдөлмөр хэрэгтэй байгаад сурлага хөдөлмөрөө олъё гэхээр мөнгө зоос хэрэгтэй байсан хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээд тэр мөнгө зоос нь байхгүй мөртлөө тэр юм мөрөдлөө ийцсэн тийм нэг юм игэл бор зүрхээрээ зүтгэж байгаа нэг тийм найз нөхөд байгаа шүү. За тэгээд тэр хүмүүсээ юу яахад яах тамлаад яахав те гэдэг шиг те. Нөгөө ойлголцороо дорд бити үзэрээ те. Айгуу сайхан байгаараа. Үнэхээр бүх юм чинь цэцгэлнэ. Одоо таарын тавилан заяа чинь цаг хугацаа өнгөрөх тусам үн цэнэ гаргаж ирэхээр тийм их агуу нөхөрлөл юм биш үү. За тэгэхээр энэ дээрээ нэг жоохон анхаарал хандуулаач гэж би хэлгээд шүү. За юу. Тэгээд одоо нөгөө ерөөхдөө нөгөө чи асар их тийм буцагсдын үйл тавилангаас нөгөө юу авцсан байгаад шүү. За сэвтсэн юм бэ. Их удаад сипорт болсон байгаад шүү. За тэгэхээр нөгөө өөрийнхөө нөгөө үйл тавиланг дэлгэрдэгч байх талаас нь бодолцох хэрэгтэй шүү гэж. Маш их сэвтсэн юм байна. Тэгээ шаардлагатай болвол нөгөө нэг хувийн уншлагаа аваад нөгөө өөрийгөө олоорой гэж би хэлье шүү. За уг нь чи иймч хүн байгаагүй дээ гэд баг хэлчихмээр чи надад санагдаж байна. За юу үнэхээр шүү. За би маш их богинохон юу уншлага хийж байгаа учраас ерөнхий нөгөө том зураглалыг нь хийгээд өгчээ. За юу яхаарахгүй тэгж шүү. За ганцаараа тулдгүй хорвоо юм а гэж туслан дэмжлэг чамд хэрэгтэй байгаа юм байна да. Тэгээд яагаад ийм зөрүү шашин яагаад шүтээд байгаа юм? Тэр яг юу өгсөн? Би гайхаад байна л да. Зөрүү шашин гэдгийг нь болохоор би одоо Есүс гэж хэлнэ. Мөн гэж хэлнэ те. Лалын шашин юу гэдэг юм одоо Монгол улсад маань элдв бусын тийм илий балайнууд их орж ирдэг болсон байна.
Би бол шарын шашин тий буддаа одоо юу гэдэг тий тэр юмыг бол юхлэн зөвшөөрнө. Лам номоо уншаал хүний хотхыг уншиж суугаад алтан харцгийг нийлэл хонхоо цохол хойдын замд нүдэл өчтөг бидтал гэдэг. За буу хүн бол одоо нөгөө Чингис хааны үеэсээ бүү шүтлэгтэй бүү тэнгэртэй тий бүх юм ингээл даатгадаг авралдаг ирэлдэг тий бүх юмыг ингээл даатгаал явж исэн тийм өөх түүх бүх юм байгаа өөх түүхээ судлал. Тэг яагаад одоо тэр юмыг ингэж ёс бус юмыг яагаад ийм замнал дээр оруулж ирээд байгаа юм бэ? Юу өөрчлөгдсөн юм бэ? Өтгөн цусал нэмэгдсэн юм шүү дээ л гэж хэлж шүү. За тэгэхээр уучлаарай их хатуу хэлсэн бол яхаргуу тийм юм байна. Одоо тэгээ чи өөрийгөө ариусга. Чи их айгуу сайхан усанд ордог бай заа юу. Тэгэд өөртөө байгаа тэр эртний болсон болоогүй ганцсан гунцсан эдлэл дээр үеийн тэр одоо бүх юмыг ингээд хаяг орхитуул. Чи одоохондоо нэг юм жоохон буруу зүйлээр л оролдоод явж байгаа хөхтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр энийгээ ингээд оролдоод яваад ахаар тэр чинь ингээд улам л юм харах уу, улам л юм асуудал болж өөрөө өөр чинь ирнөөхөөс биш одоо нөгөө бүх юм чинь ингээд гэрэлтүүлээл ах тийм болол ирэхгүй л гэдэг ахын. За тэгээд одоо энэ дийлэг холоох нь одоо ийм шүтлэгтэй хүмүүс байна гэж байхгүй л ахaltaа яг нөгөө ганц нэг ийм онцгойлон сонсох хэрэгтэй хүмүүст л одоо ингээд зориулагдчих шиг боллоо л гэж би хувьдаа бодож шүү. За я харахгүй нэг тийм байгаад шүү. За юу хийсэр сэтгэлгээч нэгтцэн байна. Хөрсөн дээрээ буугаач гэж юу бодоод байгаа юм? Яг юу хүсэж мөрөөдүүд, яг юугаар тоглоод, юугаар оролдоод байгаа юм битээ. Хөрсөн дээрээ буугаад зүгээр л нэг сайхан найз нөхдөдөө хүрээлэл дундаа ингэ байж иж болдгүй юм. Эсвэл өөрийгөө бүр ингэтлээ гीचээд, ингэтлээ ингэж ганцаардсан байгаа юм. Ямар утга учиртай. Эсвэл хамгийн сайн нөхөрлөл чинь үгүй дээ тустаад. Тэгээ дээр нь ингэдэг нэг юм санаанд оромгүй хүний алдсан хүн сонсож байна л та. Тэгээд за нэг ганц нэг хоёр мэдээлэл авчаад энэ группээ өндөрлөе. За уншлах өндөрлөе. Зөвхөн идэх нэг юм дээр зөвлөгөө өгчий гэж бодоод юу яасан? Уншлах хийж байгаа юм. За уучлаарай юм биш үү. За одоо чи нөгөө нэг юм хамгийн дотны нөхөрлөлөө маш их сэвтээсэн, гомдоосон, туниасан гинэ. Маш их тийм хатуу замналыг ингэж яасан. Тэгээд өөрөө хамгаалтандаа үлдсэн л гэж байна л да. Тэр найзаасаа уучлахгүй. Хөрлөөсөө уучлахгүй. За тэгвэл өстө үнэхээр өгөөж хуйн дэлгэрнэ гэж шүү. За юу. Чиний бодож байгаа найз нөхөрлөө чи хэнийг хэлж байгааг бод. Одоо чиний нөгөө нэг юу хань ижил одоо найз юу найз бүсгүй чинь зүрх сэтгэлийг хулгайлсан тэр хүнийг би найз нөхөр гэж уншаад байгаа юм биш үү? Тэгэхээр чи найз нөхөр гэдгээ хаана гээснээ бодолтой эхлээд тэгээд тэрийг найз гэдэг юм уу гэд ингээд миний өдөөс ингээд нэг юм арсалзаад байгаа байхгүй юу? Үгүй байхгүй юу? Би тэр найз чинь уншаагүй байна. Ягаад гэвэл чиний өөр зүрхэнд байсан хамгийн дотны нөхөрлөл үйл тавиланг үл хэрэгсэж орхисон тавиланг чинь уншиж जैन. За яа түүнээс ч одоо өөрийн ч нэрээр оролцсон одоо өгөр үйл тавиланг би бол уншаагүй байна. Тэгээд нөгөө юу ягараа та нар маань ингээд өөрийнхөө замналт ингээд таацуулаад нэг харнуу дээ гэж хэлчих тийм билүү. Тэгэхээр та нар маань одоо энийг ингээд нэг айгүй сайхан ягаад ч юм
өгсөн найз нөхдийн үйл тавилан чинь өгүүлээд л энэ уг нь амартуулах үйл тавилан хийлгэсэн л байна л та. Тэгээд нөгөө ерөнхийдөө нөгөө жоохон өгүүлээд байна л гэдэг юм юу одоо юу яахгүй салахгүй байгаа даа шүү. За яахахгүй шүү. Энэ бол тэгж хэлж шүү. За тэгээд энэ дээр нэг юм шинээр ажил алба хийх гээд шинээр юм эхлэх гээд байгаа нөхдүүд байж магадгүй шүү. За тэгээд нэггүй найз нөхөрлийн үлийг үзэж яхад хүртэл одоо энэ ажил албаны чинь нэг иймэрхүү юм орж ирээд байна. Тэгэхээр нөгөө асар их сайхан бодож болгоож тэнцвүүлж бодож одоо нөгөө бүх юм хийж тэгшилж байгаад нөгөө дараагийн асуудлыг шийдэрэй гэдэг юм хэлээд шүү. За юу. Тэгэхгүй бол яран шийдэх юм бол энэ бол нөгөө ерөөхдөө нөгөө ийм өгөөж байхгүй, өгөөж дэвшлэхгүй, доошлох гэдэг шүү гэдэг анхааруулгыг өгөөд шүү. За тэгэхээр нөгөө шаардлагатай бол тэгээд тэр нөгөө хувийн онцлог юм аа тодруулга аваад яана эсвэл ингээд нөгөө айгүй сайн бодно нэз тийм ээ. Тэгэхгүй бол ерөөхдөө жоохон юу асуудал байгаад шүү. За тэгэхээр та бүхэн маань ингээд айгүй сайхан бодороо тэгээд нөгөө асар их сайхан хүрээлэл айгүй сайхан танаараа тэгээд та бүхэндээ баярлалаа энэ хүртэл сонссонд. За ингээд 2 дугаар группийнхаа уншлагыг эхэлье. За тэгээд та бүхний маань хувьд ингэнэ. Одоо нөгөө нэг юм сайн найз нөхөд хүрээлэл те ерөөхдөө жоохон эвгүй гарууд байна гэж уучлаарай. Яхахгүй эвгүй гарууд байна гэж хэлж шүү. За тэгэхээр нөгөө нэг тултлан сайхан нөхөрлөөд тултлан сайхан унсан юм байна. Тэгэхээр одоо нөгөө бити нөгөө нэг юу ягараа санаа зовоороо. За зүгээр л одоо нөгөө яг нөгөө тарын таньсан бол одоо ингээл зогсоо. За юу. Зүгээр сайхан зогсоогоод харилцаа холбоогоо таслах бол таслаад алс эдийн үйлийг хар. За юу. Маш их юм алсыг хар. Яг харахгүй наадвал чинь болвол таны хувьд бол ерөөсөө хинч биш. Ягаад гэвэл хизээч таны нөгөө итгэл сэтгэл зүтгэлийн чинь даах хэмжээний тийм нөхөрлөл биш байна гэж. Тэгээд нөгөө хизээч тэр хүмүүсээр дутхгүй. Та нөгөө одоо нөгөө найз нөхөд одоо хүрээлэлтэй энэ хүмүүсээр та хизээч дутхгүй. Ягаад гэвэл таны дахиад илүү асар их гайхалтай зүйлүүд хүлээж ин заа юу. Таны амьдрал дээр ингээд бүх хүрээлч нь өөрчлөгдөн, шинжлэгдэн. Жинхэнэ нөгөө найз гэж яг энийг хэлдэг байх та гэж бодмоор тийм сайхан найз нөхөд хүрээлэл өстой айгүй сайхан жигтрэн заа юу. Нөгөө нэг юу өнгөрсөнтэйгоо зурлах хэрэггүй. Наад дурайхгүй та би баг зүгээр хай гэж би хэлж үү. За. Таны амьдрал дээр болвол одоо найз нөхдийн үйл тавилан ингэж дотоод үлэмэг байгаа ч гэсэн одоо үнэхээр тийм чин танил хүрээлэл юм чинь одоо баг ингээд наран мандж байгаа юм шиг, хундаа тулгаж байгаа юм шиг ингээд хүрээлээд хүрээд ирнэ гэж. Та зүгээр энийг ингээд орхиороо. За. Ягаад ч юм таны жаргалыг хулгайлсан, таныг гундаасан, таны талд ороогүй, өөрөө хохирогчийн дүрд тоглосон хөгийн гарууд байгаад шүү. За. Өстой уучлаараа яахаргүй тийм байна. Тэгээд магадгүй та өнөөдрийг хүртэл ингээд цаваа цайлхан сэтгэлээрээ ингээд нөгөө юу ч болоогүй юм шиг байх хичээж байгаа бол ч нөө тэрийг ингээд орхичих гэж хэлэх гээд шүү. За. Өстой үнэхээр нөгөө нэг юм асар их ядарлыг идэлээд байна. Одоо бэл гэж хэлчихье. За. Хайр даахгүй, итгэл даахгүй, сэтгэл даахгүй тиймэрхүү нөхдүүдээс хол байсан дээрээ. Нөгөө өөрийн чинь бурууг зөрүүг те уутаа ч гэсэн ааштай ч гэсэн те элдв үгээрээ хилдэг ч гэсэн те яг үнэн мөнөөр нэгэ хилчиж байгаа хүний харин та бүхэн хүндлэх ёстой шүү гэж. Хомсаа нуусан мөр шиг яах ч байгааг нь мэддэхгүй нөгөө нэг юм юуны хамгаалтын нөгөө юу илээ Хүлэг Баатрууд ингээд дайл гарахтаа юм юугаа өмсчдэг шүү дээ. Жаднаас хамгаалдаг бууна юу хантаацаа өмсчөө те. Яг яах гээд байгаа нь мэддэхгүй. Таны төлөө тулдах гээд байгаа мó эсрэг хүний төлөө тулдах гээд байгаа нь тодорхойгүй ингээд зогсож байгаа нөхдүүдийн өмнө хизээч битгий гудаа. Харин үнэн сэтгэлээ, чин сэтгэлээ өөрөө өөрийн чинь өмнө
аашлаач гэсэн хэлждэг хүний тавилан ингээд та нар сонсох хэрэгтэй юм биш үү? За. Өнөөдрийг хүртэл та нөгөө нөхөрлийн үн цэнийг олоогүй явсан юм байна. Бүгд нөгөө дандаа нэг юм хуурамч ашиглах гэсэн, дордлох гэсэн. За энтэй байвал алсыг харна, энтэй байвал нөгөө ашиг хүртэнэ гэдэг ч юм уу те. Энтэй байвал нэг юм болчих واخ гэсэн нэг тийм тийм нөгөө нэг юм ашиг сонирхол харсан нөхдүүд одоо өөрөө өөрийн ч нөхрөөлд байгаа тийш үү. За. Тэгээд нөгөө нэг ягаад ч юм та нөгөө асар их юм ядарсан, гундсан, туйнсан нөгөө хүнд нөгөө аврал хэрэгтэй үе ирдэг байхгүй юу? Хинээ ч өмнө ирдэг. Яг тийм аврал хэрэгтэй, өршөөл хэрэгтэй, тусламж хэрэгтэй үед чинь таны найз нөхдөөс уучлаарай өстой ерөөсөө хүн байгаагүй. Яг нөгөө хай бай гэдэг шиг те яг нөгөө нэг юм хүмүүс бол байх нь байсан л та. Гэтэ нөгөө яг чин зүрхнийхээ анд нөхөд гэдэг ч юм уу хүрээлч гэдэг юм уу тэднэрт бол өстой үнэхээр тийм нэг үйл тавилангаа хэлэгч тийм нөхцөл боломж байгаагүй, итгэл даахч хүн байгаагүй юм байна. Тэгэхээр нөгөө айгүй сайн бодороо л гэж. Маш сайн бодороо. Тэгээд нөгөө одоо энэ байгаа хүрээллээ одоо баг ингээд болжхоо, анчхаа гэж хэлчмээр юм шиг те. Над бол ч үнэн сэтгэл за амихан цаашаа юм те. Яг нөгөө үргэлж мөн хэл байсан юм чинь сайн уу муу юу дээрээ байж л байг. Гэхдээ энэ хүмүүсийн чинь хэд мянга даваад ингэж орон зайг нь нөхөх тий үнэн сэтгэлээ гаргах орон зайгаар нь дутхгүй хүн байхгүй юу та. Гэхдээ нөгөө энэ бүх зүйлийг ингээд бүр хэд давуулсан юм шиг тийм хайр инэрлэлээр юу яах юм бэ? Сүлэлдэн. За юу үнэхээр шүү. За магадгүй нөгөө энэ бичлэгийг юу сонссноос хойш ингээ байж ангууд нэг сайхан гэрлэгээгээ тэгвэл тавилан ингээл гараад ирэхин цагт энийг хэлсэн юм биш үү? Яг энэ юм биш үү гэд танд үнэхээр энэ гин үйл тавилан үргэлж ингэж юу юм шүү. За давтагдчих шүү. За юу. Тэгэхээр одоо бити гундаараа үнэхээр юу яах юм бэ? Үйл тавилан чинь гэрэлтэх юм бэ? Хайр, инрэл, найз, нөхөрлөлтэй бүх юм энийг л яг юм бэ? Ингэж хэлдэг бах таа гэдэг ч юм уу те. Гэхдээ би та бүхэнд одоо ганц юм хэлэх гээд байгаа юм шүү. За юу. Одоо хүрээлэл найз нөхөд гэдээ би юм юу яагаад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө юу та 10 дотны найзтай гэж бодлоо шүү дээ. Тэгэхээр би 10-ыг нь хэлээд байгаа юм биш шүү. За юу. Тэгэхээр та нөгөө өөрийнхөө үйл тавилан тэнцвүүлж бодоорой. Түүнээс чи 10-ийнхаа бүгдийг фейлд байхгүй болго гэж байгаа юм бол биш. Авахыг аваад хаяхыг хай. За юу. Нэрээ шүү. За. Гэхдээ ягаад ч юм за тэгээд юу яан дөө хүрээллээ ингэ таньчин дөө намайг хэлсэн хэлээгүй ерөнхийдөө нэг иймэрхүү нөгөө нэг юу түлхэц хэрэгтэй байсан баг. Чимээг болохоор за тэгээд тэдэрт нэг ийм альва нэг юм дээр тайлбар тавих хэрэггүй гинэ. Ойлгох нь ойлгохгүй нь тэр үз тайлбар тавиал ингэсэн тэгэхэд ингэсэн байхгүй юу? Ингэхэд ингэсэн байхгүй юу? Харин би согтцсондоо тэгээ хэлсэн байлаа ч гэдэг юм уу те. Тэгэж нэг айхтар тайлбар тавиал ингээл би амьдрал нутагтаа тастаа нэрээ тэнд нь ингэж чадаагүй тэгж чадаагүй ямар ч тайлбар хэрэггүй юм шүү. За юу. Зүгээр л дугаал орхичих. Тэгээд нөгөө нэг ус тос хоёр нь ялгарах баха. За тэгээд хүний амьдрал баян одоо нөгөө нэг ойр нэгээрээ үр хөвгтөө өсгөж байгаа тийм хүмүүсийн үйл тавилан бити их
юу ягаараа хилцэн ярилцаарай за. Стон юу яаж болохгүй л гэдэг юм да. Ам гарч болтгүй тавилан л гэж сануулж юм да. Тэгээд нөгөө жоохон ухаантай байгаараа. Тэгээд нөгөө нэг юу яа гэдэг шүү за. Гэмгүү буруутнуудын хатуурхал үр дээр чинь ирцээ байх шүү за. Гэмгүү буруутан ерөөс гэмгээгүй байж яхад нь гим ийцсэн юм шиг ингэж нөгөө яалцсан мийг өөрүүлсэн. Тэрнээсээ болоод нөгөө өөрийнхөө нөгөө нэг хувь тавилангийн юу гэл баг нэг жоохон дутуу дундуур болгоцсон шүү за. Тэгээд нөгөө нэг яахад ч юм тэрнээс хойш та өнгө үзмжээ алдсан, таргалсан, тургалсан гэл хүмүүс ярьдаг тий. Яг тэрэн шиг тийм болцсон байгаад шүү за юу. Тэгэхээр нөгөө та нөгөө буруу хүний онилцсон л гэж биелэх юм байна да. Нөгөө яг онцлох ёстой хүн чинь болвол юу яасан юм бэ? Танаар 6-аа ийгээ байж байгаа шүү л гэж хэлж шүү за. Тэгэхээр нөгөө яг нөгөө нэг өөрийн чинь сайхан юу та найз нөхөд гэдэг юм айгүй сайн таниад хайрлах нь хайрлаарай. За яагаад нөгөө нэг хайрлах ёстой хүмүүсээ хайрлаж чадахгүй байж ээж нөгөө нэг найз нөхөд биш нөхдүүдийг нөгөө нэг үнэлээд яваад байгаа юм бэ гэж. Тэгээд тэрнээсээ болоод одоо нөгөө та өөрийгөө алдсан юм биш үү за. Одоо хэрэндээ л уг нь гоё happy ингээд үзсэн тэгвэл харагдахыг хичээгээд байгаа л учраас хизээш та ерөөсөө санаасаа л нэг тийм өнгөө үзэмжгүй юм чин цохимжгүй би хаачинч галбараа алдсан гэж хэлчмэрч юм шиг тий. Нэг л юм болж өгөхгүй байгаад энэ заа юу. Тэгэхээр энэ чинь болохоор нөгөө найз нөхдийн гомдол тэгээ дээр нөгөө нэг юм хувь тавилангийнхаа нөгөө нэг багныг ингэж хуваасантай холбоотой гэж хэлж шүү заа юу. Уг нь та ийм хүн биш дээ. Тий. Ийм хүн биш байхгүй юу. Тэгэхээр нөгөө юу ягаарай. Өөртөө ингээд нөгөө нэг айгүй яхаа өнгөрсөн юуныхаа үйл тавилан ингээд нэг юу яагаадах. Бодоод дэнслээд үзээдэх цаа тэгэхээр угаасаа хариулт нь гарах юм биш үү цаа юу. За одоо яг 23 нас хүрж байгаа 39 нас хүрж байгаа. За тэгээд 0 тэгээд нөгөө 9 настайдаа нөгөө нэг амьдралын хатвархлыг үтсэн. Тийм хүмүүс тэгээд 37 наснда нөгөө нэг юу үр үндэстэй болон төрөн тэнхлэн ингэнэ гэж хэлсэн хүмүүс яг нөгөө яг санаа бодлын эсрэг болсон ийм хүмүүс хувийн онцлог аваарай за. Тэгээ 18 наснда амьдралын утга учирыг олоод гэгээ гэрэлтэй байна гэсэн чинь эсрэгээрээ амьдралын тоглоомонд урсцсан ийм хүмүүс юу хувийн онцлог авзаа юу. Тэгээд нөгөө тэн дээр л ингээд би бүх юм ингээд хэлээд өгье за. Тэгэхгүй бол одоо ерөөхдөө нөгөө нэг юм юу яагаад байна. Айгүй их тийм асар их юм унших болчиход байгаа байхгүй юу. Яагаад ч за нэг юм мессеж ингээд сануулад хэлчихэд уншлагаа юугаа юу уншлагаа өндөрлөе за. За юу яагаад вэ? Та нар өөртөө чин сэтгэлтэй чин зүрхнийхээ үгийг сонсдог бай. Өгсмөр байгаа мó уруудмаар байгаа мó тий. Өгсөө явж явах чинь олон хүн урууд авж ивэл олон хүн уруудж байгаа юм чинь тэгээд дагалдан баясагч битий бай. Нэгдүгürt. Хоёрдугаарт хизээч битий хог битий цуглуул. Та нэг уцтай байвал тэгэл болоо. 3 4 5 6 уцтай байх ямар шаардлагатай тий. Уцтай байх. За тэгээд нөгөө юутай байх тэгэл нөгөө нэг юу захын натал нь одоо нэг юм камер гэдэг юм утас гэдэг юм уу те тэгэл тийм камертай байхад нэг байх хангалттай тэгээд ягаад нэжгэд олон байх хэрэгтэй юм те өөртөө ашиглахгүй жиж илүү хог навч цуглуулдаг байл 20 дугаарт за 3 дугаарт одоо нөгөө амьдрал дээр би 18 нас хүрчүүл энэ нэг юу заван газараас холдчихвол эсвэл сайхан жарган цингэн гэд алаад өгнө гэсэн чинь яг өөрөө тэр тоглоомдоо өөрөө алуулаад байж байгаа хүмүүс байгаад байна тэгэхээр өөртөөхөө нөгөө яг юу гэж тавилан заяан дээрээ юу гэж ярих уу, юг ингэж ярихгүй орхих уу тий. Тэр юм мэддэг байх хэрэгтэй. За 3 дугаарт одоо нөгөө за 4 дугаарт одоо нөгөө юу яагаад байна? Чи хизээч өөрийнхөө төсөөлснөөс өөр хүн болцсон байна. Өөрийгөө ол. За юу. За 5 дугаарт болохоор нөгөө юу яагаад байна?
чи их ганцаардмал хоосон болоод байна шүү. За тэгэхээр нөгөө хувийн уншлага аваад нөгөө үүлээ яаж тасалхийл одоо юу ядаа л гэж хэлээ да. Замлаа яаж болох бол өөрөө тэгээд тухайн үедээ суртаал гэж хэлээ. За юу. Яг иймэрхүү юмуд байгаад шүү. За тэгээд нөгөө нэг юу ялаа. Одоо 20 дугаар группийнхаа уншлагыг хийгээд өндөрлөё. Тэгээд дараагийнхаа уншлагаар та бүхэнтэйгээ уулзъя. Тэгээд энэ үртэл сонсон та бүхэндээ баярлалаа. Тэгээд нөгөө нэг юу ягаарай. Хувийн уншлага авах гэж байгаа хүмүүс маань ерөөсөө нөгөө нэг юу яаж болохгүй шүү. Атгаж ингэж илдвүүлж болохгүй шүү. Атгаж илдвүүлж болохгүй гэдэг нь болохоор одоо нөгөө нэг би одоо нөгөө цаг нар бүх хүмүүсийнхаа юмыг үйл тавилан үзэл ингэж хэлнэ штэ. Тэртээ тэргүй хэлнэ. Тэгээ хэлхийн зург бол яасан бэ? Байна уу? Яава ийвэ? 5-600 сая төгрөгөө одоо хүнд өгөөд алдсан юм шиг л орилоо, чарлаа тэндээс чинь настай нэрээ. Түүнээс ч одоо нэг юу одоо энэ группийн уншлагын жишээлбэл одоо ингээд би бүтэн уншлага юу яана одоо нэмэлтийн өгнө гэж одоо ингээд бүх бичлэг бэлэн байж байгаа юм биш байхгүй юу? Одоо хувийн уншлага авъя гэсэн хүн болгоныхоо хувь тавилан би аагаас би үртэл нь одоо нөгөө одоо өнгөрсөн ирээдүй би бүгдийг толдож шилээд өгдөг байхгүй. Тэгээд нэмэлт асуулт байвал нэмэлт асуултанд нь хариулаад явдгийн. Түүнээс ч одоо нөгөө зөвхөн нэг юм уншлага ингэж яачаал нэг 4-5 минутын ч гэдэг юм 10 минутын ч гэдэг юм бичлэг илгээчээ сууж байдаг хүмүүс бол биш ээ. Тийм учраас та нар маань ингэж нэг жоохон ууж ухаантай байгаараа. Тэгээд нөгөө адгаж тэмдэж байгаа хүмүүс бол заавал надтай холбогдож хувийн уншлага авах шаардлага байхгүй шүү. За юу энийг ингэж нэг юу анхааруулчих. Тэгээд юу бичлэгийн өндөрлөё. За баярлалаа баяртай. За ингээд 3 дахь группийнхаа уншлагыг эхэлье. За та бүхний маань хувьд болохоор ингэнэ. Таны хүрээлэл одоо нөгөө найз нөхдийн үнэн сэтгэл гэхээр юу ажиллана л да. Та ноён нуруутай байх юм бол таныг дагаад бүгд намирна гинэ. Та хизээч ноён нуруугаа алдаж болохгүй юм биш үү? За. Яг л хэн байсан, яг л тэр янзаараа л байж ах хэвээр гинэ. Тэгээд нөгөө нэг таны хүрээлэл чинь айгүй тийм онцгой хүмүүс гэж шилжмээр юм шиг санагдаж байна. Яг тэгвэл нөгөө юм болохгүй, бүтэхгүй тий зовлон зүдгүүр, өхөл зовлон юу гэдгийг тий танаас тусламж хэрэгтэй үедээ л холбогддог. Тийм муухай хүмүүс. Нөгөө жаргалаа ерөөсөө нэг тийм айхтар ховор илээд ч гэх юм уу тий болоод ивэл тэгэл ерөөсөө огт болоод явж байгаа. Тэгэл нөгөө нэг яг л нөгөө нэг юм хэрэгцээтэй үедээ л танд холбогддог ээлжмэр юм шиг. Тэгэхээр нөгөө хүрээлч ийм хүмүүс байгаад байна. Тэгэхээр нөгөө өөрөө ингэ айгүй сайн бодороо заа юу. Гэхдээ та эзэж энд нь гундахгүй. Ягаад гэвэл та өөрөө гэсэн бит та ноён нуруу та. Ингэчлээ. За өгөөц буй юм хөлтөл хүртээ гэдэг ингэ сууж идэг хэмжээний хүн байгаад шүү. За. Тэгэхээр нөгөө таныг ингэж нөхөрлөлтөө бити мөнгө зарцуулаа гэж. Яагаад гэвэл нөхөрлөлт нөхөрлөлийг хизээч мөнгөөр хэмждэг юм. Тийм учраас нөгөө нэг мөнгө зарцуулахгүйгээр зүгээр л байжээ. Тэ мөнгөнд чинь болоод байна уу, сэтгэлд чинь болоод байна уу, хувь хүнд чинь болоод байна уу те. Тэгэхээр нөгөө эдгээр бүхнийг ингээд нөгөө айгуу сайхан юу ягаарэ бодолцоорэ. За тэгээд нөгөө нэг юу яана л гэж юм да. За тэгээд эдгээр бүхний ар дээр бол нөгөө нэг хинбэ гэдэг нь танигдаад ирэх юм байна шүү. За. Одоо таныг нөгөө нэг мөнгөө зарцуулахаа болоод одоо харамж илд бусаар хэлхэл ах л та. Гэхдээ тэр бол хамаагүй. Хүнээ танихад чинь эн чинь их юу хамгийн сайн юу таа шүү. Үнэн мөнийг ялах цензур болно шүү. За. Тэгэхээр нөгөө хинбэ гэдэг нь ингээд толигдоод ирнэ гэж. Тэгэхээр нөгөө та бас чигэж айгүй их тийм нөгөө яг тийм хайртай тутны найз нөхдөд бол жоохон гундаас нь туниас юм байгаад шүү. За. Тэгэхээр нөгөө нөхрөлийн үнц нь ингээд харагдаад ирнэ гэж чинь. Тэгээд нөгөө ингэж шүү. За. Та өөрөө их олон найзтай нөхөртөө тий айгүй гоё хүрээлэл их олонтоо гэж бодоод яваад байдаг хүн биш үү. За. Тэгэхээр яг тэр хүрээл донд чинь яг ийм бүтэн байсан уу?
яг хань байсан уу гэж асууж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл үнэн зүрхний юм өр зүрхнийхаа шарахыг та хэдэн хүнд ярьсан юм бэ? Хэдэн хүн ойлгосон юм бэ? Хэдэн хүн инэрсэн юм бэ? Хэдэн хүн хажууд чинь байсан юм бэ гэж асууж байна. Ягаад гэвэл маш их юм олон хүрээлтэд та ингээл нэг юм асар юм гоё мундаг юм хатаа тий. Ингээл байж итэл одоо нөгөө ерөөсөө тийм юу байгаагүй гинэ. Тэгээд нөгөө таны нөгөө хизээч та нөгөө өр зүрхнийхаа шаналлыг хүнд ч ярьж үзээгүй. Маш их өөрөө өөртөө дотгошоогоо ганцаарддаг. Яг нөгөө хүн чинь зөв штэ. Яг гэвэл хүн нөгөө муу муухайгаа харуулчих юм бол хүн ингээл нөгөө нэг яаж чандах юм бэлээ те. Одоо энэ нийгэм чинь их муухай болсон. Найз нөхдийн мөн чанарыг хаа байцсан энэ цаг үед те. Тэгэхээр нөгөө таны тэр чинь бол зөвөө гэж. Тэгэхээр нөгөө хорвоо дэлхий юу хараараа таныг идгээсэн гэж. Маш их идгээсэн гэж. Үнэхээр идгээсэн юм. Та тэгээд хорвоо дэлхийд их талархах хэрэгтэй юм биш үү за. Тэгэд ерөөсөө огт талархахгүй алхтаам шиг амьдрч болохгүй байхгүй юу те. Тэгэхээр нүг айгүй сайхан бодороо за. Тэгэхээр нүг эдгээр бүх зүйлийг эдгээсэнд, дандгаасанд, хань байсанд баярлалаа гэж хэлээрэй. Ягаад гэвэл таны хамгийн хүнд хэцүү цаг үед таны найз нөхдөс нэгэнч байгаагүй шүү за. Итгэхгүй, эсэтгэхгүй гэдгээ ч хүртэл та өөрөө мэдэхгүй байсан үе гэж хэлж шүү за юу. Тэгээд нөгөө хорвоо дэлхий таньстаа үнэхээр алтан картаа өгсөн. Та тэрийг ингээд зөв ашиглаж чадвал таны тавилан зайгийн. Буруу ашиглавал та өөрөө нөгөө бусдад адилхан нөгөө нэг юм хогийн ургамал болоод ингээд доош ороод шүү за юу. Тэгэхээр ингээд нөгөө нэг сайхан инэрлийн дааж яваарай гэж баг хэлчмээр юм шиг санагдаж шүү за. Яа харахгүй шүү. За тэгээд уучлаарай ингэж шүү за. Одоо та нөгөө нэг ингээд амьдралын ийм хатуу хөтөөг ингээд өөрөө ганцаараа дааж явдаг хүн гинэ. Одоо нөгөө нэг хамгийн хэцүү цаг хугацаагаа та өөрөө даачдаг. Та өөрөө даваа гарчдаг. Давж гараад амсгийж яхад чинь танд их танилын хүрээлэл их олддог юм бэ. Оо миний найз чинь мундаг шүү. Чи мундаг шүү. Тэ ингэж юу яадаг. Одоо нэг үгээр хэлбэл одоо юу гэж хэлэх вэ? За нөгөө нэг юуны үлгэр байдаг шүү дээ тий. Үүрхийн чи үр амьсгал юу ааклах нь би ааклыг гэдэг нэг юу арслан өнөг хоёрын үлгэр хэлөө нэг юм нэг тийм үлгэр байдаг шүү дээ тий. Тэгээд өнөг нөгөө нэг юу яагаад за чи энийг ингээд үүрээд гарчхаа тэгээд би ааклах гэдэг чинь хамгийн хэцүү зүйл шүү дээ. Тэгэл ааклах нь би ааклыг чи үүрх нь үүргээ. Тэгээд яг харахгүй нөгөө амин амьдрал дээрээ ингээд өөрөө ингээд асар их зүйлийг ингэж үүрч явдаг хүн байна гэж. Тэгээд энэ их ачаа дараагаа жоохон багсгуулаач. Одоо ямар хэцүү юм бэ? Чи одоо ингээд болгоол яваад байгаа юм шиг боловч чиний бед хэмжээ юмд чинь хязгаар байгаа гинэ. Чи ингээд бүхнийг болгоол хичээгээл ингээд зүтгэл бүх юмыг ард нь гарцсан байсан ч гэсэн чамд хязгаар хэрэгтэй гинэ. Чи жоохон амармаар байгаа байхгүй юу? Чи жоохон ингээд уужим амьсгаад бүтэн амьсгалмаар байгаад байна гэж байна. Одоо нөгөө юм бүтэн амьсгалж чадахгүй ингээл нэг юм бачамдаад л одоо ерөөсөө агаартай байхад агаар амьсгалж дийлэхгүй байгаа юм шиг мэдрэмжийг ингэж авч байгаа хүн гэж шүү. За юу. Тэгэхээр юу ягаарэ? Өөрөө өөртөө хайртай бай. За маш их хайртай байгаарай. За юу. Тэгээ зарим юм дээр ингээд нэг юм тэнэг юм шиг дөлий юм шиг ингээд чимээг өнгөчж байл да. Яахад заавал тэр бүх асуудлыг өөрөө өөртөөрээ нуруунд дээрээ үүрээд алфтаам шиг, ялтаам шиг, өртөөм шиг ингэж яваад байгаа юм бэ гэж би хэлэх гээд шүү. За ягаад гэвэл хаяач гэсэн ингэ чимээг өнгөрч өөрөө өөрийгөө ингэж нэг ангаачих л та. Өөрөө өөрийгөө төлөө ингэ бүтэн амьсгалчих л та. Өөрөө өөрийнхөө төлөө хоёр алхачаач. Ягаад ингэж нөгөө нэг юм айгүй сони юм да. Тэгээд юу ягаарэ? Их гигэн сайхнараа юу хүлээж авч бодож өөрөө өөрийгөө инэрч яваараа. Тэгээд ямар ч хэлсэн хорвоо дэлхий өөрт чинь алтан картаа өгсөн шүү. Тэгэхээр нөгөө нэг маш их тийм
өгөөж буян гişгийн зөв зөвлөнөөр хүртэж яваарэ. Өөрөө өөртөө бардаж болохгүй. Тэрийг ингээд айгүй сайхан гигэн мэлмэндээ юу ягаарэ. Ойлгоорой. За тэгээд нөгөө нэг юу яаж байна. Тэгээд өөрөө их чинь одоо мөнгөний төлөө битээ их ингэж юу ягаад чи шамдан зүтгээч гэдэг имийг сануулж шүү. За би одоо нөгөө уншилгаан өндөрлөхөд одоо нэмэлт юу байна уу? Анхааруулга байна уу гэдгийг ингээд харъя гэдгсэн аахгүй юу. Тэгээд яасан чинь өөрөө их чинь одоо мөнгөний төлөө битээ ингэж шунан зүтгээч битээ мөнгөний төлөө гүгээч гэж. За яг мөнгөний төлөө гүөх нь тодорхой л доо тий. Гэхдээ нөгөө баланстай гүөх ёстой шүү л гэж шүү. За өөрөө мартан барин тий ингэж гүөх хэрэггүй шүү гэж. Тэгээд одоо өөрөө чинь нэг юм тэнгэр эцгийн ивэлд орсон хөөн гэж байна. За юу одоо нөгөө нэг юм магадгүй энэ дээр нөгөө юу яасан баха. Магадгүй энэ дээр заслан үлээ хийлгсэн хүн байгаад байна уу? Эсвэл хамгаалт авсан хүн байгаад байна уу? Эсвэл удам ухсаан ийм их юм нөгөө өгөөж буянта дэлгэр заяата ийм байгаад байна уу? Ямар ч байсан ингээд юу яагаад байна? Маш их гигэн сахнараад л хамгаалж байгаа л гэж байна да. Харж байгаа, хамгаалж байгаа, ардчин байгаа шул гэж хэлүүлээд ах ямар сони тий. Тэгэхээр нөгөө одоо магадгүй нөгөө юу яасан бол заслуулаад гисэн бол их сайхан сүсгэлж яваараа. Тэгээд удам угсаа чинь ингээд өөрөө чинь ингээд заслуулаад хэлгээгүй ч гэсэн одоо удам угсаагаа ингээд айгүй сайхан үндлээрээ удам угсаа чинь одоо өөрөө чинь үйл явдал дааж явж байгаагүй тийж шүү. За тэгээд дээр нь ингээд игнээ нэг юм сандал сентигээ ингээд эзэнгүүдүүлж орхисон хүмүүс ингэж байгаад байгаа юм байна л да. Тэгээд тэр эзэнгүүдүүлж орхисон сандал сентиг чинь хамгаалж байгаа шүү гэж байна. Ягаад ч юм. Одоо тэр нөгөө заслуул илгэсэн буян заяа ч байдаг юм уу? Эсвэл одоо өвгөд буурлын буян заяан түшдэх юм уу тийм ээ? Ямар ч байсан чиний эзэнгүүдүүлж орхисон сандал сентиг чинь хамгаалж байна гэж байна. Асар олон ийм мэлмий ширтэж асар олон ийм хар сарууд чамруу дайрдаг юм байна гэж шүү. За тэгээ тэр болгоноос ингэж юу гигэн гэрлэр шарж байгаа юм шиг хинч ойртолгүйгээр ингэж хамгаалж байгаа шүү гэж байна. Ийм сайхан юу яасан төлөв ингээ буусан болохоор одоо би дахиад нөгөө нэг нэмэлтээр хүзэр авмааргүй ч юм шиг санагдчих шүү. За асар их сайхан гоё юу яаж байна. Гоё төлөв ингэж бууж шүү. За гэтээ одоо эмийг яаж мэдхүү одоо нөгөө цаг хугацааны эргэлт төр бүх зүйл ингэж болж юу яаж өнгөрч идэг учраас би энэ дээр ингээд нөгөө нэмэлтээр нэг зүйл татаадах яа. За тэгээд ингэнэ бурхан будаа минь. За ингэж шүү. За юу яасан гэдэг ах юм. Одоо энд ингээд нэг юм хайр татны хүнээ алдсан хүн байна гинэ. Хайр татны хүнээ алдаад тэр нь ингээд юу амарч чадаагүй байна гинэ. Одоо юу амарч чадаагүй. Бас ч үнтэйгээд байна л гэдэг юм хэлээд ах юм. Энэ айгүй сонио хатуурхалтай л байгаад ах юм. Ямар сони юм бэ? Гэтэ энэ болохоор нэг бүр өчнөө олон жилийн өмнөх хүн биш шүү заа юу. Шин сонихон гэдэг шиг те. Их ойрмог хугацаанд юу яасан өнгөрсөн тэнгэр болсон хүн шүү за. Энэ 10 жил мөлийн өмнөх энэ хүмүүнийг бол би яриаггүй шүү заа юу. Тэгэхээр ингээд аюул сайхан бодороо. Тэгээд өөрөө өөрт чинь ийм атаачтай болж байгаа нэг тийм юу хараалж чадахын үйл хийсэн эмгтэй хүн байна гинэ. Одоо өөрийн чинь үйл тавиланг чинь одоо ингэж унтраахыг хүсдэг. Бүр айгүй хатуурхалтайгаар үйл тавилан хийсэн байна гэж. Энэ хүний хатуурхалыг юм таслуулаа. Тэгээд одоо яагаад ингэж 100 бөгөөд 100 урд зүгээсээ өөр дээр чинь ингээд дандаа хатуурхал яриад байна гэж. Өөрөө чинь буруутахад байна гэдэг ах юм. Ийм л юм хэлж шүү за. Гигэн төлгөө гигэнээр нь дуусгачих гэсэн чинь ийм анхааруулга гараад ирэхээр бүр өстой. Айгүй юу яагаад ах юм аа. Ямар утга учиртай болчихвоо гэд бүр. За дахиад нэг ганц хоёр өдөр татаад ёо. Яагаад ч юм нэг тийм шашин намын буруу эргэлтийн л үйл гарч ирээд байна.
номын буруу шашин тунгууд сонсоод байна гэж баймаар юм да. Яхахгүй буруу шашин тунгууд сонсож байна. Одоо Есүс ч нэ тийм ингэр задгаалсан тавилан нэт юм. Мөн вэ тийм үү те. Тэгээд тэр шашин ном нь тэгээд өөрөө өөрийг нь хамгаалж дийлээгүй тэгээд бүр ингээд ийм харахгүй хардлаа хайцсан юм шиг л болцсон юм биш те. Тэгэд яагаад тийм бузар булаа гэж хэлчихээ жоохон хүний итгэл сэтгэл рүү нөлөөлсөн болчих واخ. Гэтэ яагаад ийм муухай зүйлийг ингэ шүтэн биширч тэгээд тэндээс өгөөж буян хүртэхгүй байгааг нь мэдсээр үжиж тэгээд яагаад ингэж бүр амьсгал авч дийлэхгүй хүртлээ энэ хүртлээ явсан гэж баг асуучмаарч юм шиг тийм сони юм гараад ишүү за. Үнэхээр юм айгүй муухай юм гараад байна. Тэгээд би бүр за тэгээд нөгөө нэг юу за та нарын тэр нөгөө нэг элдв бусын үйл тавилан шүтэх нь одоо та бүхний эрх шүү. За юу би бол тэр эрхэнд чинь халахыг хүсээгүй байгаад байгаа шүү те. Тэгэхээр нөгөө нэг гэхдээ яг нөгөө ямиг ингээд нөгөө нэг дэнсэлж бодороо л гэдэг юм гарч ишүү за. Яагаад ч юм тэгээд та бүхнийг маань ингэнэ. Нөгөө за яг нөгөө нэг юм эрдэм мэдлэг сураад ингээд нөгөө их тэнгэрийн үйлийг ингээл нийгээл бүх юм ингээд болгочихно гэж ийм гигэн мөрөлдөлтэй хүмүүс бас байгаа юм байна. Тэгээ тэрнийхээ нөгөө алийг нь биелүүлсэн юм бэ гэж байна. Алийг нь биелүүлсэн. Тэгээд нөгөө өөрөө өөртөө яг шингээж чадсан юм уу? Одоо нөгөө эрдэм мэдлэгээ өөрөө өөртөө шингээж чадсан юм уу? Өөрийн чинь одоо энэ тархи толгоонд юу байгаа юм бэ гэж асууж байна. Үнэхээр хийж чадсан юм уу гэж байна. Айгуу сонин. Тэгээд та бүхний ингээд цаг хугацааны үнцнийг мэдрээч гэж. Ягаад ч юм ингээд нэг юм өөрөө өөрийгөө олохоо байцсан цаг хугацааны үнцнийг мэдхээ байцсан нэг юм сонин юутай хүмүүс асууад байгаа байхгүй юу. Тэгэхээр та бүхэн маань ингээд нөгөө нэгийг бодож хоёрыг тунгаагараа за. Тэгэ харахгүй нэг тийм за амьдралын тоглоомд ялагдсан хүмүүс сонсож байна за. Одоо бууж өгсөн гэсэн үг. Тэгэхэд одоо нөгөө нэг тэнгэр эцэг одоо нөгөө юу яасан л гэж юм л да. Өөрөө өөрт чинь одоо ингээд нэг юм за би энэ дээр тавих уу, энд тавих уу гэдээ одоо өөрөө өөрөөс чинь санал асууж байна нэ. Чамааг нөгөө нэг юм сайхан тавилантай болгохын төлөө тэнгэр эцэг хичээж ийн гэж шүү заа юу. Тэгэхээр нөгөө нэг юм худлаа гомдолд суухаасаа илүү одоо нөгөө босоод үндий гэдэг юм хэлээд шүү за. Тэгээд нөгөө нэг юм хизээж гомдоох туных хэрэггүй нэг юм хайртай татны хүнээ хатан заяага гэдэг юм уу айгүй их юм гомдоосон туниасан хатуурхал үзүүлсэн байна да. Тэгээд гэхдээ нөгөө одоо би та бүхэндээ нэг л юм хэлээ. Тэгээд би уншлахаа өндөрлөө. За тэгээд та бүхэндээ би ганц сайн мэйл гэдэг шүү тийм ээ. Одоо ерөөсөө нөгөө юу шүү. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй шүү заа юу. Тэгэхээр нөгөө нэг хизээч бити нөгөө нэг хүнийг муу гэд ингээд өөрийн чинь амьдралд асар муугун таарлаа гэд бүх хүмүүсийг тэр муугаар нь талдж болохгүй шүү за. Сайн муу нийл сав дүүрдэг гэдэг шиг тэгээд нөгөө өөрийн чинь төсөөлснөөс илүү сайн хүмүүс зөндөө олон байгаа. Тэгэхээр нөгөө өөрийнхөө амьдралд таарсан хамгийн муу хүнээрээ хамаг дэлхийн хүнийг битгий ингэж юу ягаарэ бодоорой. Тэгэхээр нөгөө айгүй сайхан тийм замналаа гэгэн болгооч л гэж хэлгээд шүү за. Тэгээд зүрхээ гамнаарай. Зүрх гэдэг үйл чинь өстой хамгийн нандин зүйл байхгүй юу те. Хүний амьдралыг ингээд нөгөө нэг зохиохыг амьдрахыг шийддэг. Тэгээд нөгөө нэг айгүй сайхан ухаантай байгаараа. Тэгээд нөгөө нэг юм тэнгэр болсон одоо юу ээж магтгүй шүү за. Чиний ичи гэж хэлмээргүй байна. Ягаад ч юм одоо чиний ихч эсвэл чиний дүү эсвэл чиний нөгөө хайр татны найз ч юм уу те. Нөгөө нэг санаанд оромгүй
сайхан хань ижилтэн шээж магадгүй ингээд нэг юм тэнгэр болцсон хүн байгаад байгаа байхгүй. Тэр хүний нэг юм гомдол цохирлыг нь юу салгуул заа юу. Салгуул тэгжээч нэг дараагийн замдал чинь нэрнэ. Түүнээс ч одоо өөрөө чинь болгосон голомт бүр хизээж бүтэн байхгүй л гэдгээд байна. Ягаад гэвэл одоо энэ юм асар их юм гомдолтойгоор ингэж юу яасан юм биш үү? Өнгөрсөн юм биш үү? Ийм хүн байгаад байна шүү. За тэгэхээр тэрэн дээр ингээд нэг юм жоохон юу яагараа. Бодлоцороо за. За тэгээ та бүхний маань ерөнхий баланс бол тэнцвэртэй явна. Гэхдээ нөгөө хүмүүн тавилангийн баланс жоохон унах гад байж магадгүй шүү. За. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та бүхний маань нөгөө юу шүү. Ажил карьер тэгээд байна шүү дээ. Өөрөө чинь авч явж байгаа бизнес одоо хуваараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ч байсан ч гэсэн бүх юм чинь ингээд нэг гал алдахгүй явж байгаа дүрлцэн асаад ингээд бадран заа юу. Гэхдээ нөгөө нэг юу яагаад ах юм. Тэгээд нөгөө нэг юм мөнгө санхүү бүх юм чинь ингээд биелээд ингээд явчин заа юу. Тэгээд чи өөрийгөө өөрчлөх юм дээрээ чи жоохон хорой гандаад байна шүү. За. Тэгэхээр тэр мэрийг ингээд зэгцэл заа юу. Тэгээд нөгөө нэг би түрүү нөгөө хэлээдсэн шүү дээ. Найз нөхдийн үйл тавилан дээр ингээд нөгөө юу яагаарэ. Дахиж ярилтаа нь шүү дээ. Тэгээд жоохон бодороо за. Энэ дээр ингээд нөгөө жоохон анхааруулах нь байгаад байна шүү. За. Тэгээд ингээд бүх юм чинь ийм сайхан, гэгэн сайхан болно. Тэгээд нөгөө чи өөртөө байгаа хамаг муухай дурсамжаа хай. Устгах. Яасан гэж тэрийг ингэж хадгалдгийг хамгийн муухайгаар дордлогдсон гэдгийг ямар хадгал зүйлжээх нь хинт сайн өөрт чинь л муу ахгүй юу. Тэгэхээр нөгөө энийг ингээд юу яачих хайчих за. Тэгээ өөрийгөө өөрчлөлтгээд бүх юм чинь ингээд дэлгэр тэгш ингээд юу яагаад явхаар байна шүү. За юу. Тэгэхээр нөгөө хамгийн гол нь одоо та нар минь өөрөөсөндөө ингээд нөгөө жоохон бодоод харъя. За гэгэн заяа замлцтай үнэхэр байгаа юм биш үү. За ерөөсөө бити гундаараа бити туниараа за. Тэгээ та бүхнийгээ би нэг л юм хэлэх юм байна шүү. За. Болж өгвөл завсны мах битгий дээрээ. За. Болж өгвөл цэцэг навч битгий таслаарай. Өрхтүүлж одоо ингээд өгөөдүүлж орхисон одоо нэг тийм үрийн тавилангач гэдэг юм те нэг юм өөдөө дэш нэг залаад нэг юу ачаарэ дэлгэрүүлчээрээ үйл тавилгын гомдлыг нэг цохирлыг ингээд юу ачаарэ сарниалагчаараа за тэгэнгүү бол ерөнхийдөө нэг жоохон асуудал бол байх нь байгаад шүү. За тэгээд өрөө үтшийн цагаар нөгөө нэг хизээч бити нөгөө нэг юу яа өргөл үүлээ өргөхдөө хизээч өрөө үдшийн цагаар нөгөө гансрал үдсэн хойно бүүдийсэн их тэнгэр байхад бити өргөөрөө гэж шүү. За. Тэгээд өөрт чинь болохоор ерөнхийдөө нэг юм хүнсний ногоо могоо тэгээл тэр нөгөө юу муу шүү дээ тий. Хоол юу муугаа бас жоохон анхаарах болцсон юм биш үү. За. Идэж уушаа гэж хэлчмэрч юм шиг тий. Гэтэ амьдрал бити юм гараарэ. Ерөнхийдөө нэг жоохон зүтгээдэл бай. Тэгээл бүх юм чинь ингээд гэрэлтний асуудал байхгүй шүү. За юм. Тэгээд ийм муухай дурсамжаа хаяараа л гэж би хэлэх гээд байгаа шүү. Тэгэхээр айгүй сайхан батараа за. За тэр гондоосон үний тавьсан хэцүү шүү. Хорвоо дэлхийн үйлийг ингээд зөв ингэж юу ягаарэ. Хүлээж аваарай.
Тэгээд нөгөө нэг болохгүй юмны өдөөс ойр нэгээрээ бити ганцаараа орилоод бай. За юу. Одоо нөгөө угаасаа нөгөө нэг юу тэгээд ах шаардлага байхгүй зүгээр тавиланд нь л орчих. Одоо чамайг 1000 орилоод 1000 миний буруу биш гэсэн чи хинч тэрийг хүлээж авахгүй юм байна шүү. За. Тэгэхээр дуугаа орхичоод мөрөөрөө явж байхад одоо бүх тавилан заяа ингээд нөгөө юм нөгөө нэг юм юмд учир би суманд занг би гэдэг шиг те бүх юм чинь ингээд гэрэлтэд хараад ирнэ. За яаж ч ядарлаа гэсэн харийн шашин битэн шүтээрээ. За юу. Яаж ч тийм лөө яваад орчдөг юм. За явж ороогүй маа гэхэд жоохон сэтгэл наачны дэнслэгдээл явж очие доо яадг юм бол хийдэг юм бол гэл ингээл байгаа байхгүй юу. Би бол тэрэнд чинь их харамсаж байна. Ягаад гэвэл чи тэр зүйл рүү ингээд шунан дурлаад орохын цагт чи хөлгөөдлаад юу яана. Гар нуцхан сэлнэ. Ямар ч тийм юугүйгээр. Баримтгүйгээр хамгаалтгүйгээр сэлэхээр шүү за. Тэгэхээр нөгөө нэг маш хатуу шуул гэж хэлэх гээд шүү за. За тэгээд энэ нэг юм буцагцын үйл тавилан ийм хатуу хилэнтэй үйл тавилан ингээд би түрүүнээс хойш ярьсан. Тэгэхээр энэ болгоныг нөгөө нэг юу ягаарэ. Шаардлагатай бол нэмэлтээр тодруулж болно. Тэгээд шаардлагагүй бол одоо нөгөө энийг хэлж юм да. Энэ л яг ингэсэндээ яг тиймэрхүү чинь болцохонч болцсон доо гэж бодож байгаа бол тэгээд өөрөө өөрийнхөө зорин очдог хүн амтан байдаг юм бол зорин очоод үйл тавилангаа тэгшлүүлээрээ. За юу. Тэгэнгүү бол ерөнхийдөө жоохон юутай байгаа шүү за. Дуудахалтай байх гэдэг. За тэгээ та бүхэнд энэ хүртэл сонссонд баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баярлалаа баяртай.